Монгол гайхамшигтай орн. Монгол бол дэлхийн түүхийг бичлсэн нүүдэлчдийн болон суурин иргэншлийг хослуулсан орн. Монгол бол Орос хятад их гүрнүүдийн дунд орших энхийг эрхэмлэгч орн. Монгол бол түүхийн нухчаан дундаас тусгаар тогтносон ардчилсан улс. Монгол бол улс орон бүртээ харилцан ашигтай худалдаа хамтын ажиллагаа тогтоон хөгжиж буй орн. Гайхамшигт их орныхон ирээдүй гэрэлтүүлж, үндэсний эвнэгдэл эрх ашигаа энэ тэргуунд тавьж, үнэт зүйл үзэл баримтлаар үлгэрлэн хүн нам улсын хурлын 2024 оны ээлжид сонгуульд бүрэн багаараа өрсөлдөж байна. Хүн нам бол 21-р зууны нам. 20-р зууны арга барилаар 21-р зууны нийгмийг өөрчлөхгүйг мэдэрсэн мэрэгжилтэн залуусын нэгдэл. Хүн нам бол бусад улс төрийн намуудаас үзэл баримтлал, үнэт зүйлсээр засаглах арга барилаар нийгэмд тулгамдж байгаа асуудалд хандах хандлагаараа ялгаатай нам. Хүн нам бол цаг тутам өөрсдийгөө боловсронгуй болгож нийгмээ өөрчлөгч шинэ үеийнхний нам. Хүн нам бол өөрийн зохион байгуулалт, үйл ажиллагаагаараа үлгэрлэж нийгэмд улс төрийн шин загвар тогтоон өөрчлөлт авчрах 21-р зууны нам. Хүн нам өөрчлөн цаг нь болсон. Амрыг ирцгээе. Хүн намын бодлон хамгаалалт бодлогын талаар та бүхэн танилцуул. 1-р заалт. Бодлогын шинжилт хийн. Монгол улсын бодлон хамгаалах бодлого үйл ажиллагааны харилцааг зохицуулсан хууль эрх зүйн хэм хэмжээний хүрээнд цэрэг техникийн бодлого баримт бичгийг босруулан батлуулж хэрэгжүүлнэ. Энэ заалт хэрэгжснээр ямар үр дүнд хүрэх вэ? Тухайлбал зэвсэгт хүчин, хөлийн цэрэг, онцгой байдлын байгууллага, цагдаагийн ерөнхий газар, тагнуул, гайл гих мэтлэн төрийн цэргийн болон төрийн тусгай албан үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын хэрэгэлдэг зэвсэг техникийг шинжлэх боломж бүрдэх юм. Яагаад энэ бодлогыг батлуулах болсон бэ? Учир нь энэ бодлогын баримт бичиг манай улсад байдаггүй. Дэлхийн бусад улсад бодлого хамгаалах цэрэг техникээ бэхжүүлэхийн тулд энэ бодлогын арга хэмжээг хэрэгжүүлдэг. Учир нь хэдийгээр хууль эрх зүйн орчин өнөөдөр манай улсад бодлого хамгаалах салбар хэдийгээр төрийн цэргийн болон бодлого хамгаалах салбарын хууль эрх зүйн орчин сайн бүрдсэн хэдий ч цэрэг зэвсэг техникийн шинжил төдийлөн сайн хэрэгжиж чаддаггүй. Учир нь энэ бодлогын баримт бичиг батлагдаагүйтай холбоотой. Тэгвэл энэ баримт бичгийг баталснаар дэлхийд технологиороо тэргүүлэгч корпорациудтай бид нар цэрэг зэвсгийн техникийн шинжилгээний асуудлаар яриа хэлцээр өрнүүлэх бүрэн боломжтой болно. Нэг жишээ хэлье. Хууль хүчний байгууллагуудын автомашины парк шинжилгээг хий гэж тооцъё л доо. Тухайлбал хил хамгаалах байгууллага сүүлийн 25 жилийн хугацаанд 2 удаа техникийн шинжилт хийгдсэн байдаг. Хэрэв бид цэрэг техникийн бодлого баримт бичгийг баталж чадах юм бол 4 жил тутамд цэрэг зэвсэг техникийн шинжилгээг хийж чадна гэсэн үг юм. Дараагийн заалт. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын төрийн тусгай албан хаагчдыг 3 дахь орнуудад боловсрол эзэмшүүлэх бодлогыг үе шаттай хэрэгжүүлнэ. Энэ жишээлбэл манай цагдаагийн байгууллагын албан хаагчид ихэвчлэн Оросын холбооны улсад бэлтгэгддэг. Гэтэл манай улс маань ардчилсан улс. Хэрэв бид энэ хуулийн салбарын шинжилгээг бүрэн гүйцэд зөв хий гэж тооцох юм бол барууны эсвэл Европын эсвэл Америк гих мэтчлэн хүний эрхийг дээдлсэн засаглалтай улсуудад цагдаагийн албан хаагчдыг бэлтгэх шаардлагатай. Хэдийгээр хууль эрх зүйн орчин Монгол улсад хангалттай байгаа боловч түүнийг хэрэгжүүлдэг хүмүүсийн боловсрол мэдлэг нь хуучин социалист үеийн шахуу ийм мэдлэг боловсролтой болсон хүчин гүйцэтгэхэд байгаа юм аа. Хэрвээ нэг бид нар энэ эрх зүйн орчинтой нь уялдуулаад барууныхаа улсад бэлтгэж чадах юм бол цогц шинжилэл болж чадах учиртай. Дараагийн заалт. Төрийн тусгай албан хаагчдын гэр бүлийн гишүүдийн хөдөлмөрлөлт хүүхдийн босрол, эрүүл мэндийн асуудлаар бүрчилсэн ижүүд бүрийн судалгаа хийж ахуй нөхцөлийг дэвшлүүлэх арга хэмжээ авна. Энд дээр нэг жишээ дурдъя. Тухайлбал хил хамгаалах байгууллагын
алба хаагчдын гэр бүлийн 40% нь л ажлын байраар хангагдаж чаддаг. Хил хязгаарт төдийлөн ажлын байр байдаггүй. Гэтэл энэ хүмүүс нийгмийн даатгалд хамрагдах, эрүүл мэндийн үйлчилгээ авах гээд энэ үйлчилгээгээ авч чадахгүй нөхцөл байдалд ордог. Тэгээ үүнийг бид бодлогын шинжилт хийх замаар зарим сум суурин төвлөрсөн газруудад ажлын байрыг шинээр бий болгох замаар шийдэх болцоотой гэж үздэг. Мөн хүүхдийн боловсролын асуудал энэ салбарт ихээхэн тулгамддаг. Ойролцоогоор 5-аас 10 сургууль энэ алба хаагчны хүүхдүүд дамждаг. Энэ нь ерөнхий боловсролын сургууль төгсөх үедээ ихтэй сургуульд олох боломж нь хомигддог. Энэ боломжийг нэмэгдүүлэхийн тулд бид хүүхдийн боловсролыг дэмжих тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой гэж үзэж буй. Нэг жишээ дурдъя. 10 удаа сургууль шилжсэн хүүхэд бай гэж тооцъё. Энэ хүүхэд 10 дугаар анги төгсөхдөө 480, 400-аас 800 он авч ихтэй сургуульд орох боломж нь туйлын хязгаарлагдмал. Тэгвэл бид тусгай хөтөлбөр хэрэгжүүлснээр энэ хүүхдүүдэд төлбөртэй сургуультанд хамруулах, онлайн сургалтууд хамрагдах боломжуудыг нээж өгнө. Ингэснээр ихтэй сургуульд хамрагдах амьдралын чанараа дээшлүүлэх боломжийг дээшлүүлэх болцоотой. Эрүүл мэндийн асуудал мөн хамгийн тулгамдсан асуудалд ордог. Нэг жишээ дурдъя. Говийн аймагуудад алба хааж байгаа алба хаагчдын усны чанар муу байдагтай холбоотойгоор гэр бүлийн гишүүд болоод үр хүүхдэд ялангуяа бага насны хүүхдүүдийн эрүүл мэнд ихээхэн доройтсон ийм нөхцөл байдал үүсдэг. Энэ дээр бид бодлогын тусгай арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Тэднийг жил бүр нарийн мэргэжлийн эмчилгээнд хамруулах, шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээг төрөөс өмнө төлбөргүй үзүүлэх, магадгүй 10-аас 15 жилийн дараа гарч болох хор уршигаас нь сэргийлсэн эмчилгээ сувилалд хамруулах гэх мэт бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ. Дараагийн заалт. Алба хаагчдыг оршин суугаа газарт нь албаны орон сууцаар хангаагүй тохиолдолд аймаг орон нутгийн түрээсийн төлбөрийн 50% хүртэлх дэмжлэг үзүүлэх, хот суурин газарт хөнгөлөлтөө орон сууцны хөтөлбөрт хамруулах боломжийг судлан хамрагт хүрээг тэлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын хувьд орон сууцны асуудал хүндрэлтэй байдаг. Нэг жишээ дурдъя. Донгов аймгийн замун үддэх хилийн ангид алба хааж байгаа хүмүүсээр жишээ авъя л да. Тэнд орон сууцны хүрэлцээ хангалтгүй байдаг. Үүнээс шалтгаалаад офицер ахлагч нар хувийн орон сууцыг түрээслэх ийм шаардлага үүсдэг. Гэтэл энэ сум суурин газруудын түрээсийн зардал маш өндөр болсон. Алба хаагчид маань цалингийнхаа ихэнх зардлыг түрээс зарцуулах шаардлагатай болчихдог. Хэдийгээр цэргийн алба хаагчид эргэсэн байдлын тухайд 30% хөнгөлнө гэсэн боловч энэ заалт төсвийн хүрэлцээгүй байдлаас болоод хэрэгждэггүй. Тэгвэл үүнийг шийдэх гаргалгаа бодлого бидэнд байна. Хүн нам өөрчлөн цаг нь болсон. Та бүгдний өнөөдрийн амгалан айлтгая. Хүн намаас мөрийн хөтөлбөрт баталгаа хамгаалах чиглэлээр өгж байгаа зарим асуудлыг тодорхойлох зэргээр мэдээлэл хүргье. Хугацаа цэргийн албыг хааж байгаа залуучуудын алба хаах орчин нөхцөлийг орчин үеийн жижигт нийцүүлэх талаар судалгаа явуулж тэднийг мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтанд хамруулах замаар хугацаа цэргийн алба хаагчдын хөдөлмөрийн ажил мэргэжлийн жагсаалтанд оруулан хөдөлмөрийн үлэмжийг дээшлүүлнэ гэсэн ийм заалт байгаа. Энэ заалтанд бол ер нь манай хугацаа цэргийн албыг хааж байгаа зэвсэгтүүч нь тусгай чиглэл анги байгууллагууд бол шаардлагын хэмжээнд байгаа боловч орчин үеийн жижиг нийцэх талаар бас нэлээд дэвшилтэйгээр өргөжүүлж оролцуулах ёстой. Хугацаа цэргийн албанд татагдсан залуучуудыг мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн чиглэлээр зэвсэгтүүчний инженерийн ангиуд явуулдаг. Тэгвэл үүнтэй адилхан бусад төрөл мэргэжлийн ангид алба хааж байгаа залуучууд ялангуяа дотоодын зэрэг хилийн цэргийн албанд хааж байгаа залуучуудыг мөн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөр оруулж тэдгээр давхар боловсон мэргэжил эзэмшүүлж цэргийн албаа хаагаад дуусныхаа дараа өргөжлүүлэн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх талаар ийм бодлого баримжиж ажиллана. Мөн нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд оролцох зэвсэгтүүчин цэргийн байгууллагын оролцоог тэнцвэржүүлж чадварыг нэмэгдүүлнэ. Монгол улс ийм батлан хамгаалах салбарт зэвсэгтүүчин төрийн цэргийн байгууллагад бас олон улсын энхийг сахиулах нэгдсэн үндэсний байгууллагын үйл ажиллагаанд оролцох ариун баялаг туршлагатай болсон. Энэ залгамж чанарыг цаашд
үргэлжлүүлж ялангуяа одоо эмэгтэй цэргийн албан хаагчдын оролцоог нэмэгдүүлэх энэ бодлогоодыг үргэлжлүүлэн хадгаж явнаа. За Монгол улсын хөгжлийн төлөвийг одоо ирээдүйд 2050 хүртэл хөгжүүлэх юм төлөвлөгөө Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа. За энэтэй уялдуулаад манай намаас ч гэсэн сүүлийн үед одоо намуудын бодлогоор бол бүсийн хэлбэрээр улс орныг хөгжүүлэх ийм одоо хандлага гарч байна. Энэтэй ч холбогдуулаад бүсчилсэн хөгжлийг дэмжиж ажиллах хүрээнд төрийн цэргийн болон хууль сухал байгууллагуудын бүсийн нэгдмэл удирдлагуудыг одоо бүсүүдэд байгуулж улмаар бүсчилсэн хил хамгаалтыг хөгжүүлэх талаар одоо энэ бодлогын шийдвэрийн баримт бичгүүдэд бид тусгаж ажиллахаар зорж байна. За мөн цэргийн албан хаагчдын нийгмийн баталгаад ялангуяа байнгын бүрэлдэхүүний нийгмийн баталгаа хангах нэг хүрээнд бол цэргийн албан хаагч албан тушаал томилогдсон хөдөө орон нутагт үр гүйцэтгэж албаны шаардлагаар 3 ба түүнээс дээш нүүсэн тохиолдолд эд хөрөнгийн идэгдэл хоригдлын зардлыг олох эргэцэн үндсийг бүрдүүлнэ гэсэн ийм заалт оруулж байгаа. Ер нь манай төрийн цэргийн байгууллагууд ажиллаж байгаа албан хаагч ер нь цэргийн алба хаасны тэтгэврт гарах хугацаанд эмэгтэй цэргийн албан хаагч 20 жил, эрэгтэй цэргийн албан хаагч 25. За түүнээс дээш ингээд дунджаар авч үзэхэд бол дээтэл нь бол одоо 10 гаруй удаа, одоо доотл нь бол 3-4 удаа байнгын ийм албан томилтыг үр гүйцэтгэж явдаг. За энэ хооронд бол одоо айл өрхийн, эд хөрөнгийн хилэгдэл хоригдлоос үлэмж гарч ингэж байдаг. За эдгээрүүдийг нийгмийн харилцааных нь хувьд цэргийн албан хаагч шиг тогтвортой албан хаах хүсэл сонирхолтойг нь хөдөж дээрх заалтуудыг эргэцэн үндэслэлтэй баталгаажуулж тэдний нийгмийн баталгаа хангах чиглэлээр дөрвтэй ажил хийж ажиллана. Хүн нам өөрчлөн цаг нь болсон.